Лабораторийн ажил номер 5 хувьсах гүйдлийн нам давтамжтай хүчтлийн эрдэнэс судлах ажлыг тайлбарлая. Энэ ажилд хэрэглэгдэх багж нь хайрцагт конденсатор бүхий, палат, мультиметр, холбоо хувцас байна. За багжийг хэмжилтэнд эхлэхээс өмнө схемийн дагуу зөв ухсарсан байна гэдгийг шалгана. Тэгэхээр мультиметрийн хоёр зүрийг палат руугаа олбсон. За тэгээ бүх конденсаторууд эхлэхэд сулгагдаг унтрастай байхад хэмжилтийг эхэлнэ. За ингээд бол эхлээд бид нар мультиметрийн давхаргыг тааруулъя. За 600 мл ампер дээр за хувьсах гүйдэл учраас ингээд давхруулчихна. За палатынхаа ногоон товчийг 202-т залгацсан байгаа. За ногоон товчийг дарлаа. Нэгдүгээр конденсаторыг асаахад гүйдлийн утга маань 34.4 мА гэж заасан байна. 34.5 мА. За одоо нэгдүгээр конденсатор унтраагаад хоёрдугаар конденсаторыг залгаад 39.3 мА. За 3-ыг унтраагаад 4-ийг асаана. Ингээд 32.5 мА. Гэх мэтчлэн бид нар конденсаторыг тус бүр дээрх гүйдлийн утгуудыг мультиметр дээрээс бичиж аваад томьёогоор хүчтэл болон хүчлийг бичиж авна. Тэгээд гүйдэл болон конденсатороос хамаарсан график, за хүчтэл болон конденсатороос хамаарсан график тус байгуулна.